Дулааны 5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Цус станц ашиглалтанд орсноор нийслэл хотын баруун бүс орчмын цахилгаан дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой юм. Энэхүү төслийг нийт 658.5 сая Америк долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд төр хувийн эвслийн түншлэлээр баригдаж, нийслэл 20% санхүүжилтийг гаргаж, эх 2028 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Дулааны 5 дугаар цахилгаан станц нь 300 мегаватт цахилгаан 340 гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хүргэлтийн систем, хаягдал усаа буцаан ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байна. Тус станц ашиглалтанд орсноор 100 мянган орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадалтай байна. Мөн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90%-ийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10%-ийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр тус станцын барих бүтээн байгуулалтыг нээлтийн үйл ажиллагаа болж холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Бидний өнөөдөр бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг хийх гэж байгаа Дулааны 5 дугаар цахилгаан станц бол монголчуудын хувьд сүүлийн 40 жил ярьсан төсөл маш олон удаа саад бэрхшээл тодгоруудаа тулгарч хөрөнгө мөнгөө босгоцсон хэрнээ улс төржилт талцлаасаа болоод энэ 5 дугаар цахилгаан станц амжилт олоогүй. Тэгвэл Улаанбаатар хот өөрөө дангаараа төр хувийн эвслийн түншлэлийн тендер зарлаж, ингээд тендерт Me Time International гэдэг компани шалгарч бид нийт төслийн хөрөнгө оруулалтын 20%-д нь хөрөнгө оруулалтын үлдсэн 80% дээр нь Me Time өөрөө хөрөнгөө босгож барина. Энэ төслийн гол давуу тал бол манай 2 дугаар цахилгаан станцын үндсэн дэд үтцийг ашиглаж байгаа. Төмөрцөн болон дулаан хангамжийн бүх дэд үтцүүдийг ашиглана. За ингэснээрээ байрлалын хувьд толгойд орчмын хэрэглэгчдийн өс нэмэгч хэрэгцээг бүрэн хангах ийм боломжтой ийм төсөл байж байгаа. Уг төслийг төр хувийн эвслийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658 сая $. байна. Хөрөнгө оруулалтын 80%-ийг хувийн эвшил, 20%-ийг нийслэлээс хариуцахаар болжээ. Дулааны 5 дугаар цахилгаан станцыг барих ажлын хүрээнд эхний ээлжинд 1961 онд буюу ТЭЦ 2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах газар шорооны ажлыг эхлүүлсэн байна. Мөн энэ онд багтаан барилгын суурийг бэлэн болгож, захиалсан тоног төхөөрөмжийг хүлээн авахар төлөвлөжээ. Эхлэл бол ажлын тал гэж хэлдэг. Тэгэхээр ямар ч бид нар талаа авчиж байна өнөөдрийн нээлтээр гэж бодож байна. Яагаад талыг авчиж байна гэхэлэр энэ төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүгд бүрдчихэд байна. Санхүүжилт нь босчлаа, гүйцэтгэгч нь додорчлаа. Үнсэн тоног болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөд захиалууд нь хийгдлээ, захиалгын төлбөрүүд нь хийгдчихлээ. Үйлдвэрлэлээр яваад эхэлсэн байна. Эхний тоног төхөөрөмжөд бол энэ намар 9-10 сард ороод ирсэн. Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны 4 дугаар цахилгаан станц, 2015 онд Амгалангийн Дулааны станц ашиглалтанд орж байсан. Өөрөөр хэлбэл 1983 оноос хойш 42 жилийн хугацаанд шинэ Дулаан цахилгаан станц баригдаагүй байна. Тус Дулааны 5 дугаар цахилгаан станц ашиглалтанд орсноор 5 шар 21 дүр хороолол, Хилчин отхон, Баян хошуу, 3-4 дугаар хороолол болон 1-р хорооллыг дулаанаар хангах юм. Төслийн эхний ээлжийн 150 мегаватт хүчин чадлыг 2028 онд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.